Батцангачууд бол одоо нутгийн өмнөхөө шүтэн болсон дайр ураа ярихнаа хичээл үрийн зуны тэргүүн сард уламжлал болгон одоо дахин дайдаг ийм одоо сайхан уламжлалтай. За гол шүтэн нь бол одоо энэ бор адууны цагаан бор адууны одоо дүрс үхээ ийм одоо бэлэгдэл байгааг үзэгчтэй авахын сая одоо толгин харлаа. За учир нь бол одоо дайр ураа ярихны түүхэн домог нь бол одоо бор хацагтай холбоотой ийм одоо сайхан домогтой байдаг. За ер нь бол одоо энэ дайр ураа ярихны өдгөөгөөс 5-600 жилийн өмнө бол одоо дайхар тайрхан гэж одоо нэрлэдэг байсан ийм одоо түүхтэй байна да. За нутгийн өмнөний одоо дунд олон сайхан түүх домог бол одоо үлдсэн байдаг. За тэдгээрээс одоо нэгэн домогоос одоо нэлээд түгээмэл одоо яригддаг. За тодруулах юм бол одоо Цэцэнжин онгийн ушуу буюу одоогийн Харан аймгийн Ихтамир сумын нутаг Баян-Зүрх уулыг одоо хичээл үрийн намрын ихэнх сард одоо дахин дайдаг наадам одоо зохион байгуулдаг тийм одоо сайхан уламжлалтай байсан байна да. За тэр наадамд бол одоо нуруунд зорж дайрцсан одоо ганц уралцагтай хам бөвгөн айл хэсүүчлэн яваад овооны наадамд одоо мөр уралдуулсан гэсэн одоо мэдээг сонсоод за ганц бор азаргаан бол одоо тэр наадамд одоо уйд сойж за түмний одоо нүднээс ус нууцхан газар тамирын бэлчээр жаргалан дуулын өөр үйл одоо уяа залгыг тааруулан за наадамчин олонтой бол одоо 6 өдөр өртөө газрыг бол одоо явган морин хөтөлж одоо дуулан очсны эцэст наадамд одоо хурдан одоо бор азаргаан уралдуулахаар одоо мордуулахад за наадмын одоо морины даамлууд бол одоо тэр мянган ахтны донд одоо хурдэлтэй ганц бор азраг мордож байгааг одоо олж хараад хошуун ноёндон одоо айлдахад ноён нь одоо улмаар бор азрагны эзнийг одоо дууд гэж тушаал буулгаж за тэр одоо ноёны тушаалын дагуу хам бөвгөн дайрцсан бор азрагаа хурдан бор уралдаанч өгөөтэйгэн одоо хамт хөтлөн очиж ноён дураалгах гал за хошуун ноён бол за өхөө энэ наадамд агтмар уралдагаас азраг уралддаг юм шүү. Наад азаргаан аваад энэ наадмаас одоо бушуухан явж үзэхэд хам бөвгөн одоо дургуйцсан уурлаж ноёныхон одоо нүдэн дээр бор азаргаан одоо унган за алд төрөхгүй одоо дулбууртаа суран хазаараа одоо баглаж үлж угаад азаргаан одоо бүсэндээ байсан хотгаар одоо хөнгөлөд мордуулаад тэр одоо наадамд уралдсан 1000 гаруй одоо хурдан өмнө ихээс тэр одоо хам бөвгөний хөнгөлж мордуулсан бор азраг бол одоо магнитан доосгүй төрүүлэн ирж төмөн олныг баясаж за хошуун ноёны наадамд одоо төв асрын өмнө одоо алдар золоон дуудуулаад тэнгэрийн наадамд одоо доосон өргөхөөр нүд таньсан одоо юм гашуун дүүхтэй байдгийн байлаа. За улмаар одоо хам бөвгөн бол одоо бор азраганда ихэд харамсан за ноёны одоо гэрээр бараахаж олон сайхан одоо дуудуулж ноёнд одоо бараалгасны эцэст за бор азрагныхаа толгойг авч өрөөд одоо буцахтаа жаргалан дуулын одоо орой залж тэр цагаас хойш одоо тамирын бэлчийн өндөр уулыг дайр ур гэж одоо нэрлсэн ийм одоо сайхан дүүхтэй байна да. За дайр ур бол одоо адууны тоо толгой хурдан мөрдөөрөн алдартай хүчит өхөөрөн алдартай Харан аймгийн Батцангал сумын одоо төвийн дэргэд 3 намрын бэлчээрд одоо оршдог ийм одоо сайхан тахилга тангаа байгаа. Нутгийн сүсгтэн олон өнөө жилийн одоо энэ тахилга их баяр цангал наадамда өргөнөөрөө одоо үрэлцэн ирж за лам хуургууд одоо тахилгын сан уул анга аваад дэлхийг одоо аргадан зайсан одоо тагсан сайхан одоо ном ургуу сангуудыг өншин айлдаж тахилга их баяр цангал наадам өргөн дэлгэр одоо зохион байгуулагдаж байгааг үзэгчтэй авхан одоо зорилон харж байна. За 1988 оны төгсөгчдөөс одоо олон сайхан алдарсан авиатнуудаас одоо дөрөн гарсан байдаг. За анги удирдсан багш нараас нь одоо төрийн дэд алтан гадас одонгоор байлжид гам болд нарын одоо багш нар нь шагнагдсан байдаг бол за мөн одоо чимэд очрын Соронзон болд Бат Эрдэнэ нарын одоо төгсөгчдөн мөн одоо төрийн дэд алтан гадас одонгоор ингрэмэлаасан байдаг. За Харан аймгийн засаг дарга асан Бат Эрдэнэ за мөн одоо Харан аймгийн Өвгийн нуурс мэн засаг дарга Алтан гэрэл бизнесмен Батболд Булган бол Гамбаатар Хүрэл Эрдэнэ гээд олон сайхан одоо төгсөгчдөөрөө бол одоо бахархсан ийм одоо сайхан хамт олон өнөө жилийн нутгийн өмнөний шүтэн болсон дайр ур арихна өргөн дэлгэр дахин дайж байгаа нэ. За 3 намрын бэлчээр өршигдэх дайр ур арихын бол одоо байгаль дүүгийн үзэсгэлэн бүрдэн тогтсон ийм одоо сайхан нутаг болохыг үзэгчтэй авах бол одоо толдон харж байгаа. За энэ одоо наадмыг зохион байгуулж байгаа 1988 оны төгсөгчдөөс одоо Харан аймгийн Батцангал сумын ерөнхий боловсролын сургуулийн 90 жилийн түүхэнд цорын ганц онц сурлахтан алтан медальтан бол одоо төгсөн гарсан нь. За энэ наадмыг одоо ивент тэтгэн гардан зохион байгуулж бай. Харан аймгийн Батцангал сумын ерөнхий боловсролын сургуулийг 1988 онд одоо дүүргэсэн чимэд очрын Соронзон болд одоо байгаа. За Соронзон болд дарга бол одоо өнөөдрийн тахилга их баяр цангал наадмын бас одоо гол зохион байгуулагчаар одоо ажиллаж байгаагийн зэрэгцээ Харан аймгийн Батцангал сумын ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийн холбооны тэргүүнээрээс одоо давхар ажилладаг ийм одоо нутгаан гэсэн сайхан сэтгэлтэй хүн байгаа. За ингээд Дэлхийн удирдлагын тоолын 17 дугаар жарны алтан хүнчлэг тамхи гал дахиад жилийн зуны тэргүүн сарын шинийн 23-ны өлзийн өчрөд бүрдсэн бэлэг сайн өдөр за нутгийн өмнөний шүтэн болсон Харан аймгийн Батцангал сумын нутаг дайр тур хайрхны тахилга их баяр цангал наадам өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдаж за хуран жуулсан наадамчин олон лам хуургууд тахилгын сан айлдаж овоо дэлхийн уул ангаагаан дахин дайлаа. За ингээд хэдхэн мөчийн дараагаар энэ их баяр цангал наадам зориулсан хурдан мөрдийн уралдааныг эрхэм үзэгчтэй авах хүлээн авч үзнэ. Төмний их entertainment үзүүлж байна.
Уудын сэрүүндэн жит хатхын админ синкрогдо хотлыг эсгэж ихлээдэг оо Зургийн шиг хурдан гүдгүү за холбон дотн түнний талыг сэрээдэг оо Усан бүгдийн оноор уяа шүмний магна чиний жугшин хийх шүүжлаадаг За билийн үлрэлийн тоолын 17 дугаар жарны халтан хөншлөг тамиг гал дахиад жилийн зуны дөрвөн сарын шиний 23-ны бэлэгдсэн өдөр буюу 2017 дугаар оны 6 дугаар сарын 17 оны нар хурд тэгшэрсэн энэ үлэгдсэн өдөр зохион байгуулагдаж буй Харангай аймгийн Батцангэл сумын нутаг дайруур хайрхны тактик хэвээр цэнгэл наадмын Атон сүргийн мандаа хурдан газарганы уралдаанд шанд шалга хурдан хөлгөөд харааны зурхаар хөлөхөд бэлэн болжээ. За сүргийн мандаа хурдан газарганы уралдаанд газраас ударсан 44 хурдан шанд сум нөхөд үртгүүлээд өнөөдрийг хэвээр цэнгэл наадмын алтан доосон өргөж шанд шалгахаар инхөө харааны зурхаар одоо хөлөхөд бэлэн болсон байгаа. За эдэн дотор бол одоо сүүлийн үед аймаг сум орон нутгатаа тогтмол төрүүлж харагдсан завтай хурдан хөлгөөд одоо олон хорон жуулсан байна. Харан аймгийн Батцангэл сумын ерөнхий боловсролын сургуулийг 1988 онд одоо төгсөсөн анги хамт олноос гардан зохион байгуулж буй нутгийн төмний шүтэн болсон дайруур хайрхны тактик хэвээр цэнгэл наадманд хол ойрын олон сайхан зочид төлөөлөгчд хүрэлцэн ирснээс гадна Эрдэнэ төгс уяачид Эрдэнэ хурдан гур төлөг мөртлөөгөө хүрэлцэн ирсэн үнэхээр одоо өргөн дэлгэр сайхан наадам зохион байгуулагдаж за хурдан газрын уралдаанд 44 хурдан шандас төмөн нөхөд үрцгүүлээд харааны зурхаараа уянхаа өдөлдөө. За түрүүнд одоо үзэгчтэй ахундаа нэвтрүүлгийг ихэнд одоо дуулгасан энэ нутгийн төмний шүтэн болсон дайруур хайрхныг бол одоо өдгөөгөөс 5-600 жилийн өмнө дайхар тархин гэж одоо нэрлэдэг байсан түүхтэй юм байна. За ер нь бол одоо нутгийн ард иргэдийн донд энэ дайруур хайрхны талаар олон сайхан одоо түүх томог мөнхрөн үлдсэн байдаг. За хуучин одоо Сэцэнжин өнгийн өшөө одоогоор Харан аймгийн Ихтэмэр сумын нутаг Баянзүрх уулан бол одоо жил бүрийн намрын ихэнх сард одоо дахин дайж наадам хийдэг байсан одоо уламжлалтай. За тэрхүү наадамд одоо нутгийн нэгэн ядарсан хам бөвгөн бол одоо нуруунд зорж дайрцсан ганц одоо бар азаргаа онож яваад наадамд одоо уйдсан уралдуулахад за наадмын одоо төрний хэмжээхэн одоо азраг байна гэж одоо хошуу ноёндоо мэдэгдэхэд энэ наадамд актуурлагдаг болохоор азраг уралдахгүй юм шүү гэж хэлэхэд за уурд хэрэн хэлгэнсэн одоо өвгөн бол азрагныхаа бөөсгийг одоо тэр хошуу ноёны одоо нүдэн дээр нь одоо унгаж хөнгөлөөд за морь болгож уралдуулаад одоо төрүүлж байсан ийм одоо дүүртэй тэр цаг мөчөөс хойш одоо энэ дайруур хайрхны тактик хэвээр зингэл наадамд бол одоо азраг уралддаг болсон ийм одоо сайхан дүүхтэй байна да. За ингээд дэлхийн өдрийн тоолын 17 дугаар жарны алтан мөчлөг тэмээ гал дахиад жилийн зуны дөрвөн сарын шиний 23-ны бэлэгдсэн өдөр зохион байгуулагдаж буй сайн аймгийн логоны өшөө буюу Харан аймгийн Батцангэл сумын нутаг 3 нэмрийн бэлчээр төршиг дайруур хайрхны тактик хэвээр зингэл наадмын Атон сүргийн мандаа хурдан азраг гарааныхаа зурхаагаас нэгэн зэрэг иргсэн байгааг үзэгчтэй ахын харж байна. За азраг нь одоо дөнгөж ирэнгүүт сайхан бар азраг гарч ирээд хөдөллөөдөө үзэгчтэй. Үнэхээр одоо энэ дайруур хайрхан бол одоо дайрцсан бар азрагны дүүхтэй ийм одоо нутаг байгаа. За энэ бар азраг бол одоо Харан аймгийн Хөлтийн сумын уяаж Гамдэргийн хурдан бар азраг байна. Түүний одоо буруудлаар нь дуудаад хошуу үлгэж байгаа сайхан автар азраг бол Харан аймгийн өвийн нур сумын уяаж Баян мөнхийн автар азраг өнөөдрийг хөнцөнгөл наадмын хурдан азрагны уралдааны хөнгөн дээр гараад ирсэн уршилж байгаа харагдаж байна. За азраг нь одоо дөнгөж эргээд л одоо сайхан зол татарсан байгаа. Харан гурван газрынх нь өнгөн дээр цэнхэр өвчтэй үхэтэй зээл азраг гараад ирсэн. Харан аймгийн Батцангэл сумын Хүнэг багийн уяаж Анхбаатарын хурдан хөрөнгө газраг гараад ирсэн уршилжээ. За ингээд Харан аймгийн Батцангэл сумын нутаг дайруур хайрхны тактик хэвээр зингэл наадмын хурдан газрын уралдааны өнгөн дээр Харан аймгийн өвийн нур сумын уяаж Баян мөнхийн хурдан алтар азраг гараад ирсэн бол Харан аймгийн Хөлтийн сумын уяаж Ган зэргийн хурдан бар азраг ам хөзүүн дээр нь гараад ирсэн уршилж байгаа. Ган зэрэг уяаж 2 бар азраг одоо мартуулсан юм байна. За айргийн гурав дээр гараад ирсэн зээл азраг бол одоо Батцангэл сумын Хүнэг багийн уяаж Анхбаатарын хурдан хөрөнгө азраг гарч ирсэн бол Харан аймгийн Батцангэл сумын Баян уулгийн уяаж Амар сайхны хурдан гараад айргийн дөрөв дээр гараад ирсэн байна. Батцангэл сумын Баян уулгийн сумын алдарт уяаж Тэрэн нэмтэмний хурдан бар азраг мөн одоо гараад ирсэн уршилж байгаа харагдлаа. Энэ хэдэн азрагны хамгийн ард талд нь Харан аймгийн Батцангэл сумын Хүнэг багийн уяаж Содном нэмтний хурдан хээр уурд азраг мөн одоо гараад ирсэн уршилж байгаа харагдлаа. За ингээд одоо манай зөвлөж үзэгчтэй охиндээ арын yazрагнуудыг харуулж байгаа 8 номертой мөрдсөн сайхан хүрэн газраа гараад ирсэн Харан аймгийн Батцангэл сумын Хүнэг багийн уяаж Тэрэн билийн хүрэн гэдэг газар 8 номертой мөрдсөн өнөөдрийн наадамд 30-ын багцаагаар гараад ирсэн уршилж байгаа. За мөрд одоо дөнгөж эрэгэнгүүтэн бас одоо нэлээд өндөр дүүхэн даваад авдаг. За ингээд одоо уруудаж байгаа. Тэр дунд одоо том хүүхэдтэй сайхан хонгор газраг нэг одоо гараад ирсэн уршилж байгаа харагдаж байна. Харан аймгийн Өгийн нур сумын уяаж Ган дөхний хурдан хонгор газраг одоо гараад ирсэн уршилдаа. За дундхан дөрөн дээр яваад байгаа газрагнуудыг үзэгчтэй охиндээ харуулж байгаа. За засмал нэлтэй харамор Игэн стимер удаа азрагны уралдаанд мордсон бол удаа өнгөн дээр нь 135 номертой мордсон сайхан саар газраг бас удаа гараад ирсэн уршилж байгаа. Харан аймгийн Хөлтийн сумын уяаж Ган зэргийн урдан бар азраг дээр дундад шар тамцтай хүүхэдтэй одоо урьдаад харагдаж байна. Цэнхэр өвчтэй хүүхэдтэй сайхан халуун газраг бас гараад ирсэн. Харан аймгийн Батцангэл сумын Хүнэг багийн уяаж Бат сайхны халуун гэдэг газраг өнөөдрийн наадамд нэлээд нэг хүлхэн бас одоо гараад ирсэн бол энэ хэдэн газрын өнгөн дээр цээжнэтэй сайхан шар газраг сая одоо харагдаад өнгөрлөө. Харан аймгийн Цэнхэр сумын уяаж Доржин цэнгийн хурдан шар газраг байна.
За дөржинцэн гэдэг байж одоо хонгор отрог шар газар хоёр бүрт болж байсан. Шар газар нь одоо мэдэн дээгүүрхэн гарч ирсэн училж байгаа. За Харан аймгийн өвгийн нур сумын ганд өвчний хурдан хонгор газар харагдаад өнгөрсөн бол Хөлжитийн гамзэргийн мөр гэдэг газар одоо хамгийн ард талд нь байна. Тэр цаад талд нь одоо улаан авцтай үгээдтэй сайхан зэрэг газар ус одоо гараад ирсэн 51 номертой марц Харан аймгийн өвгийн нур сумын байж буян өвчний хүрэн гэдэг газар одоо гарч ирсэн училж байгаа харагдаж байна. За ингээд энэ хэдэн газрынх нь өмнөн дээр бол одоо сайхан хээр буурал газар гуйштаад байгаа. За энэ буурал газар бол одоо Харан аймгийн Батцангал сумын хүнэг богийн уяаж содон жимсийн хурдан буурал газаргаа. Ахаад одоо сайхан зоохор газар бол Харан аймгийн Батцангал сумын баян уулуугийн уяаж Бачргалын хурдан зоохор газар мөн одоо дээгүүрхэн гараад ирсэн училж байгаа харагдаж байна. За одоо урьдчилаад үзүүрийнхээ газарнуудыг сайхан харуулнаа. За Харан аймгийн Батцангал сумын уяаж Цэрэн нэдэмдийн хурдан бор газар бас одоо энэ тод улаан шар зээжнэтэй гараад ирсэн байгаа харагдаж байна. Цаад алдан сайхан хул газар нэг одоо гарч ирсэн Харан аймгийн Батцангал сумын дайр уруугийн уяаж баяр хүүгийн хурдан хул газар одоо гараад ирсэн уршилдаа. За энэ хэдэн газарны хамгийн наадалд нь одоо тод ногоон овцтой үхэтээ сайхан хонгор газар одоо мэдэн дээгүүрхэн гараад ирсэн уршилж харагдаж байна. 1988 оны төгсгөлийн төлөөллийг одоо мордуулсан Батуултын хурдан хонгор газар гараад ирсэн байна. За энэ бол одоо энэ наадмыг ивэн нэгэн ардын зохион байгуулж бай. Харан аймгийн Батцангал сумын ерөнхий боловсролын сургуулийн 1988 онд одоо төгссөн танк хамт олонны одоо төлөөлөл болсон Батуултын хурдан хонгор газар байгаа. За түүний хардтаар Харан аймгийн Батцангал сумын баян уулуугийн уяаж цогтгөрлийн хурдан ухаан газар 47 номертой морцсон өнөөдрийн наадмыг 10-ийн бүрэн дээр гараад ирсэн уршилдаа. За Харан аймгийн Батцангал сумын нутаг дайруур арихны тагтаг байсан гэдэг наадмын хурдан газрын уралдааны нэг дундхан бүрэн дээр нэг 10 хэдээр яваад газрынуудыг сайхан харуулж байгаа. За 1988 онд одоо Батцангал сумын ерөнхий боловсролын сургуулийг одоо 10 дугаар ангид төгссөн Батуултын хурдан хонгор газар одоо сая ярагдаад өнгөрсөн байгаа. За арын газар нь осол одоо ирчтэйгэн байна. За ингээд тун утгахуунаа зөвлөж одоо үзэгчтэй хүндээ үзүүрийн ялгарнуудыг сайхан оруулан 8 номертой морцсон нөгөө Батцангал сумын Цэрэн бэлийн хурдан хүн газар сая ярагдаад өнгөрөх шиг боллоо. За ингээд одоо цоохор газар хамгийн цаад талд нь гараад ирсэн уршилж байгаа. Тэр бол баян уул багийн уяаж Бачргалын хурдан цоохор газрын байгаа юм. 51 номертой морцсон Харан аймгийн өвгийн нур сумын уяаж буян өвчний хурдан хүн газар хамгийн наадалд нь байгаа. Цэгнэтэй шар газар бол Харан аймгийн Зэгрэ сумын уяаж дөржинцэнгийн хурдан шар газар гараад ирсэн. Энэ хэдэн газрынхын өнгөн дээр 221 номертой морцсон сайхан саарал цэшнэтэй хөрөнгө газар гарч ирсэн. Энэ бол одоо бүртгэл дээр хараахан бүртгэдэггүй ийм одоо газар байлаа. За мөн одоо Харан аймгийн Батцангал сумын хүнэг богийн уяаж содон жимсийн хурдан хээр буурал газар мөн одоо гараад ирсэн уршилж байгаа. Өлжитийн гамдрын хурдан бар газар мөн гараад ирсэн уршилж байгаа харагдаж байна. За Харан аймгийн өвгийн нур сумын ганд өвчний хурдан хонгор газар мөн одоо урьдчилаад байгаа. За Харан аймгийн Батцангал сумын Батуултын хурдан хонгор газар энэ хэдэн газрынхаа өнгөн дээр уршилж байгаа. Энэ наадмыг ивэн дэтгэн ардын зохион байгуулж 1988 оны төгсгөчнийхөө төлөөлөл болон одоо хурдан хонгор газараа өнөөдрийг хөлсөнгөд нааданд одоо мордуулсан. За дээгүүрхэн одоо уралдаад байсан Харан аймгийн өвгийн нур сумын баян мөнхийн халтар газрын хөл одоо жаахан саарсан байна. Батцангалын ямар сайхны хурдан хараацаг мөн одоо харагдаад өнгөрлөө. Энэ хэдэн газрын хамгийн ардтай сайхан бор газар гараад ирсэн байна. Харан аймгийн Зэгрэ сумын уяаж Түмэн сүхийн хурдан бор газар байна. За өнгөн дээр нь улаан зэжнэтэй хонгор газар Харан аймгийн Зэгрэ сумын дөржинцэнгийн хурдан хонгор газар гараад ирсэн уршилж байгаа. За түүний ард тал дээр нь Харан аймгийн Батцангал сумын хүнэг богийн уяаж Анхбаатарын хурдан хээр газар гараад ирсэн бол за шар нөмрөгтэй үхэдтэй сайхан халзан газар гараад ирсэн Харан аймгийн Батцангал сумын Дэл богийн аймгийн алдарт уяаж Даштавагийн дөр цудгүй хурдан хүрэн халзан газар гарч ирсэн байна. Төв аймгийн Алтан булаг сумын юнахан хурдан хүрэн халзан газар гараад ирсэн байна. Харан аймгийн Зэгрэ сумын Түмэн сүхийн хурдан бор газар бас одоо гараад ирсэн уршилж байгаа. Харан аймгийн өвгийн нур сумыг уяаж ганд өвчний хурдан хонгор дэлгэсний харагдаад өнгөрлөө. За энэ дэлгэсний харагдаж байгаа ягаан зэжнэтэй сайхан хул газар бол одоо энэ хишгээ зааны одоо хурдан хул газар байна. Харан аймгийн Батцангал сумын Савцоогийн харьяад Монгол улсын даан зүгүр живийн хишиг дөржийн хурдан хул газар байна. За хул газар одоо нэлээд нэгүрхэн гараад ирсэн байгаа. Хишиг дөрж зам бол одоо 1989 оны Монгол төрийн их хөрсөн гал наадам 5 том Монгол улсын ачин зулууртайд 1992 оны ардын хэвсгэлийн 71 жилийн огоор Монгол улсын хөдөлмөрийн баатар дарахын аваар хорлоогийн бие мөнгөөр додоод авч Монгол улсын заан зулууртаж байсан ийм одоо хүн гэдгийг үзэгчтэй авах юм байна. За энэ хоёр газрын ард талд нь яваад ба цэнхэр өдөртэй үхэдтэй сайхан зээл засрагууд одоо Харан аймгийн Батцангал сумын хүнэг богийн уяаж Анхбаатарын хурдан зээл засрагын байгаа юм. Энэ өнгөн дээр нь яваад ба шар цамцтай үхэдтэй хөрөнгө газраг бол Харан аймгийн Үлдээ сумын аймгийн алдарт уяаж Бачргалын хурдан хөрөнгө газрагаа Сүхбаатар аймгийн Асгад сумын юнаган одоо Үлдээтийн 90 жилийн ойд айргийн гурал дурдаа хавчиг газраг одоо сумандаа дөрүүлж байсан. Наадалт нь гараад ирсэн 55 дугаартай марцсан цагаан бор газраг бол Харан аймгийн Батцангал сумын дайр уруугийн уяаж Арсланбаатарын хурдан цагаан газраг гарч ирсэн аймгийн алдарт уяаж Анхбаатар уйж хурлуулж байгаа. Аймаг сум морон нутагта 10 гаруй айрагд дөрүүлээд байгаа. Ийм одоо хурдан газрагаа өнгөн дээр тод улаан шар цэжнэтэй хатан сүйг тамхтай сайхан хүрэн газраг ус одоо гараад ирсэн уршилж харагдаж байна. Энэ бол Харан аймгийн төвшрүүлэг сумын уяаж Янзүрэнгийн болон эрдний хурдан хамарцгай хүрэн газраг байна. Монгол улсын додмалтай Сумын эсрэнгийн ан үеийн оногон адуу 2013 онд Харан аймгийн Ихтэмэр сумын 90 жилийн ойд аман хүлзүүнд дурдж байсан ийм одоо хурдан газраг байгаа. За ингээд наадлаар нь одоо шар утастай үхэтэй сайхан хүрэн газраг орж ирсэн Харан аймгийн Өлзий сумын аймгийн алдарт уяаж Бачргалын хурдан хүрэн газраг энэ хэдэн газрынхаа өнгөн дээр урьдчилаад байгаа. Цаад талд нь одоо
төвшрүүлэг сумын яаж Бямсрынгийн болон эрдний хурдан хамарцаа өрн газар за аяаргийн урдаар гараад ирсэн синкро утастай үхэтэй зээл засрагууд одоо Аран аймгийн Батцангэл сумын хөнөг багийн яаж Анхбаатарын хурдан өрн газар орж ирсэн бол буруу талаар нь дуулаад байгаа цагаан газар Аран аймгийн Батцангэл сумын дайр ураггийн яаж Арсланбаатарын хурдан цагаан газар за өнгөний хоёр газар өнөөдрийн нааданд арийнхаа газарнуудаас жаахан сэрэгэн болсон байгаа Аран аймгийн Цэнкрийн дээрээс мөрсөн хэр халдсан газар хөнгөн дээрээ за ам үзүүн дээр Аран аймгийн Батцангэл сумын Баян уулуугийн сумын алдарт яаж наран зэтгийн тэр нэдэмдийн хурдан бразаар гарч ирсэн байна. Хинтээ аймгийн Баян утга сумын өнөкөн одоо аймаг сумын нутагт бас л одоо олон дөрүүл яригдсан ийм одоо хурдан газар байгаа. За ингээд Аран аймгийн Батцангэл сумын нутаг 3 нэмрийн бэлчээр дурших дайруур арихны тахлах их хоёр зингэд наадмын адуун сүргийн мандаа хурдан газрын уралдаан дээр Аран аймгийн Цэнкрийн хурдан хэр халдсан газар гараад ирсэн бол ам үзүүн дээр Аран аймгийн Батцангэл сумын яаж Баян уулуугийн сумын алдарт яаж тэр нэдэмдийн хурдан бразаар гараад ирсэн байгаа. За тэр нэдэмдийн бразаар ам үзүүн дээр аяаргийн группээр гараад ирсэн сайхан хүрэн газар бол одоо Аран аймгийн Өлжий сумын аймгийн алдарт яаж Бачиргалын хурдан хүрэн газар Сүхбаатар аймгийн Асгад сумын өнөкөн адуу за хавчиг газар Өлжий суманд дөрүүлсэн Өлжийтэйгөө 90 жилийн ойдоос аяарыг дэжүүлсэн ийм одоо хурдан газар байгаа. Аран аймгийн Батцангэл сумын дайр урагийн уяаж Арсланбаатарын хурдан цагаан газар аяаргийн 4 дээр за хөнөг багийн уяаж Анхбаатарын хүрэн газар аяаргийн 5 дээр одоо гараад ирсэн байгаа. За 6 дээр Аран аймгийн Төвшрүүлэг сумын уяаж Ямсрынгийн болон эрдний хурдан хамарцаа хүрэн газар гарч ирсэн бол Хишиг дөрцааны хурдан хол газар 7 дээр гараад ирсэн байна. Энэ дэлгэцний харагдаж байгаа хонгор газар бол Аран аймгийн өвгийн нөрсөн уяаж Ганд өвчний хурдан хонгор газаргаас одоо гараад ирсэн байна. За хүрэн газрын дархин дуралдаад байгаа Аран аймгийн Батцангэл сумын хөнөг багийн уяаж Анхбаатарын хурдан хэр газар Арваатын багцаагаар гарч ирсэн уушаалаа. Өгийн нуур сумын Ганд өвчний хурдан хонгор газар энэ хэдэн газрын өнгөн дээр байгаа харагдж байна. Хамгийн наадалд нь гараад ирсэн хатан хөдөлгөөтэй захан хөхөр газар бол одоо Аран аймгийн Батцангэл сумын хөнөг багийн уяаж Содном нэмцийн хурдан буур газар дээр дунд талд нь гараад ирсэн байгаа. Энэ наадалд Цэнкэр сумын уяаж Түмэн сүхийн хурдан буур газаргаа хатан хөдөлгөөтэй бар газаргаа Түмэн сүхийн хурдан буур газар тэр улаан цамцтай үгээтэй захан хээр буур газар бол одоо Содном нэмцийн хурдан буур газаргийн байгаа юм. Хамгийн наадалд нь одоо Аран аймгийн Өлжий сумын Ганзургийн хурдан буур газар гараад ирсэн байна. Ахаад энэ дунд талд нь одоо Цэнкэр утастай үгээтэй захан халуун газар гараад ирсэн. Аран аймгийн Батцангэл сумын хөнөг багийн уяаж Батсайхны хурдан халуун газар гарч ирсэн байгаа. За энэ хэдэн газрынхаа өнгөн дээр бол одоо Өгийн нуур сумын Ганд өвчний хурдан хонгор газар гарч ирсэн бол Аран аймгийн Батцангэл сумын хөнөг багийн уяаж Анхбаатарын хурдан хээр газар одоо энэ хэдэн газрын өнгөн дээр одоо сайхан гараад ирсэн уушаад байгаа да. Тасарсан нэг 7-8 газрын ард дээр яваад хэдэн бөөн газрыг сайхан гарууллаа. За Аран аймгийн Өгийн нуур сумын уяаж Ганд өвчний хурдан хонгор газар одоо энэ дэлгэцний харагдаж байгаа. За үнэхээр өнөөдрийн нааданд бас одоо үзүүштэйгээ сайхан уралдаан гэж дарахгүй гарахандаа Аран аймгийн Батцангэл сумын дайр ураа архныг бол одоо жил бүрийн зуны тэргүүн сард одоо улам зулган дахин дайдаг тэр сайхан нандин уламжлалын дагуу өнөө жил Аран аймгийн Батцангэл сумын ерөнхий боловсролын сургуулийг 1988 онд одоо төгссөн төгсөгчид одоо анги ханд болноороо нийлэн одоо дахин дайж нутгийн өмнө одоо баясгаж байгаа. За энэ дэлгэцний харагдаж байгаа хоёр газрын хамгийн наадалд нь гараад ирсэн хонгор газар бол Аран аймгийн Цэнкэр сумын уяаж Доржинцэнгийн хурдан хонгор газар гараад ирсэн байна. За цаад талд нь одоо ямар шуухан газар байна. За техниктэй шар газар гараад ирсэн байна. Аран аймгийн Цэнкэр сумын уяаж Доржинцэнгийн хурдан шар газар за хоёр газар ингээ хоёулан гараад ирсэн байна. Үзүүрийн хэдэн газрын ард дээр Цэнкэрийн Доржинцэнгийн хоёр газар хоёулан гараад ирсэн байгаа. За Аран аймгийн Батцангэл сумын Цацуугийн харьяат Монгол улсын зам Дүгүржигийн хишиг дөржийн хурдан хол газар үзүүрийн 5 газрын ард дээр уштаад байгаа. За хишгээ зам сүүлийн үед бас одоо хурдан бүрэн хөөж хурлуулж бас одоо аймаг сумруулалтаа олон сайхан харагдаж үрдэж байгаа. Энэ дэлгэцний харагдаж байгаа хөрөнгө галзан газар бол одоо Аран аймгийн Батцангэл сумын Тэл багийн аймгийн алдарт бай. Даштавагийн дор цодын хурдан хөрөнгө галзан газар Төв аймгийн Алтанболог сумын өнөкөн адуу даагны Даштаваа гэдгээр нь үзэгчтэй охин сайн мэднэ. Түүний хөө дор цодын чонон заарал мөрөн бас одоо хандахгүй сайн мэднэ. Хатан зүг тамгатай хөрөнгө газар бол одоо Аран аймгийн Төвшрүүлэг сумын уяаж Бямсрынгийн болон эрдний хурдан хамарцаа хөрөнгө газрын байгаа юм үзэгчтэй 13 оны Октябрь 90 жилийн үед одоо харагдаж байсан. Энэ дэлгэцний харагдаж байгаа хөрөнгө газар гарсан цагаас ихэд сайхан даргын дурлаа да Аран аймгийн Батцангэл сумын уяаж хөнөг багийн Анхбаатарын хурдан хөрөнгө газрын байгаа юм үзэгчтэй. За дайр уруугийн уяаж Арсланбаатарын хурдан цагаан бар газрыг аймгийн алдарт уяаж Анхбаатар уяаж хурдлуулж байгаа. За хүрэн газар Өлжий сумын аймгийн алдарт уяаж Бачиргалын хурдан хөрөнгө газар. За өнгөний хоёр газрын байр бол одоо яг хэвээр юм аа. Цэнкрийн хэр алзан газар хөдөлсөн хэвээр. Тэр нэдэмдийн бар газар гам өөжөн дээр за ингээ азар бараанд орж ирэхэд Аран аймгийн Цэнкрийн хурдан хэр алзан газар түрүүлэн гэж төмөг болныг байсгасан боловч за комиссийн одоо тодорхой шалтгааны улмаас тэр газрыг одоо бариагүй ингээд одоо энэ наадмын дөрөв магнаагаар Аран аймгийн Батцангэл сумын Баян уулуугийн уяаж тэр нэдэмдийн хурдан бар газар тодорлоо. За түрүүлсэн хэр алзан газрыг хэдийгээр одоо ингээд сайхан уралдаа төмөг болныг байсгаа түрүүлээд ирж байгаа газрыг бас одоо морины ягамдахгүй гэдэг үднээс наадам зохион байгуулагчид бол комиссийн бол одоо додоод барьсан байгаа юм. За ингээд ам хөдөөний азар Аран аймгийн Өлжий сумын аймгийн алдарт уяаж Бачиргалын хурдан хөрөнгө газар хурдаллаа. Батцангэл сумын дайр ураггийн уяаж Арсланбаатарын хурдан цагаан бар газар аяаргийн ураг хурдаллаа. Батцангэл сумын дэд багийн уяаж Даштавагийн дор цодын халдсан газар 4 төвшрүүлгийн болон эрдний хамарцаа хөрөнгө газар аяаргийн 5 Цэнкрийн Доржинцэнгийн хонгор газар 6 дурдаллаа. Батцанглийн хөнөг багийн Анхбаатарын хөрөнгө газар 8 дурдаллаа. Цэнкэр сумын Доржинцэнгийн шар газар 9 дурдаллаа. Хишиг дөрзааны хурдан хол газар 10 дурдаллаа.
За энэ хүрэн газрыг одоо бүртгэлгүй байсан ган дөвчийн хонгор газар, за Өлзийдийн гандрын хурдан бор газар сая одоо холбоотой орлоо. За хүрэн газрын дээгүрхэн орсон Анхбаатарын хурдан хээр газар бас одоо мэдэн дээгүрхэн орж ирж байна. Хөнөг багийн уяа Содон жимцийн хурдан хээр бор газар, Түмэн зүхийн хурдан бор газар, Бат сайхны халиун газар, за мөн одоо Өгийн нуур сумын ган дөвчийн хурдан хонгор газар одоо мэдэн дээгүрхэн орлоо. Өгийн нуур сумын буян дөвчийн хурдан хүрэн газар одоо энэ орж ирж харагдаж байна. За ийхүү Аран аймгийн Батцангэл сумын нутаг дайруур айрхны тахлах их баяр сангад наадмын Адуун сүргийн мандаа хурдан газарганы уралдаан үжүүстэй сайхан болж бараанд орлоо. За энэ хэдэн газаргийнхаа өнгөн дээр одоо мөр тэргэнгүү дээгүр одоо гарч иж Аран аймгийн Батцангэл сумын баян уулуугийн уяад амар сайхны хурдан хараалцаг орж ирлээ. За ийхүү хурдан газарганы уралдаан хөдлөнгөө сайхан болж бараанд орлоо. Бороодрог маань манай ахгүй Асланбаатар гэдэг өнөө азархан байна. Өгчлөн өөрөнгө гаралт. Аграа тэгвэл. За урдр нь манай томж баг надад 13 хэрэгцсэн харагд дэрэг төрөлт. Өнөөдөр цаг анхнаа тэгвэл тэр нэг дайруур тахлагт хайргийн дөрөв төвшл сайхан. Ой сайхан авааныхаа тахлагт адрахтаа ирээд азарман 3-аар төвхлээ. Би аймгийн алдарт баярч Өлзий сумын Бачаргал гэдэг хүн байна. Манай хүргэний азаргын сумын алдарт баяр Бүрбаатар гэж азаргыг сая 3-аар оруулаад баяртаа сайхан наадам болж байна. Урд өмнө энэ Сүхбаатарын хасагт гаралтаа одоо. Урд өмнө манай Өлзий сумын 90 жилд 3 усан. Тэгээ 6 сар сумдаа төрүүлсэн. Тэр даагнаас шүдлийг сахуулаад авсан юм аа. Тэгээ айраг төрөө алдаагүй. Тэгээ өнөөдөр анхныхаа оролдооноор 3-аар орлоо. Баяртай байна. За энхөө сайн аймгийн Луугны хөшөө буюу Аран аймгийн Батцангэл сумын нутаг 3 дамрын бэлчээр дөрших дайруур хайрхны тахлах их баяр сангал наадам зориулсан Адуун сүргийн мандаа хурдан газарганы уралдаан түрүүлж харагдсан хурдан шандаас өмнө ихүүдийн алдар цолыг дуудаж шагналыг гардуулан өгөхөд бэлэн болжээ. За шагналыг бол одоо энэ наадмыг ивэнтэн ардан зохион байгуулж Аран аймгийн Батцангэл сумын ерөнхий боловсролын сургуулийг 1988 онд 10 дугаар ангид төгссөн анги хамт олонний төлөөлөл одоо шагналыг гардуулан өгж баяр хүргэж байгааг үзэгч та бүхэн харж байна. За азарганы уралдааны түрүү мөгнаагаар Аран аймгийн Батцангэл сумын баян уулуугийн сумын алдарт яаж наран цэцгийн зэрэг нэдэмдийн хурдан бар азар хурдаж за хорсон олныг одоо баясгалаа.
Аман үзүүн Аран ангийн Өлзий цүмийн ангийн алдарт байж Бачиргалын хурдан өргөн газрыг хурдаллаа. Айргийн урд Аран ангийн Батцангил цүмийн дайр урвагийн уяаж Арслан баатрын хурдан цагаан газрыг хурдалсан ангийн алдарт байж Анхбаатар одоо үйж хурдалсан. За айргийн дөрөвд Аран ангийн Батцангил цүмийн Дэлвагийн ангийн алдарт байж Таставагийн дөрөв цэцүү хурдан бүрэн халдсан газрыг одоо хурдаллаа. Айргийн давд Аран ангийн Төвшрүүлэг цүмийн уяаж Дэм сүрэнгийн болгон эрдний хурдан хамрацгаа хөрөн газраа тус урдалж уйсан эзэн унсан хөөхөд наадамчин олныг баясгалаа. За ингээд төрүүлж аригдсан хурдан газаргнуудын алдар цолыг дуудаж шаган лиг гардуулан өгч баяр хүргэж байна. За Аран ангийн Батцангил сумын ерөнхий боловсролын сургуулийг 1988 онд одоо төгссөн ан хамт олон бол одоо энэ наадмыг өнөө жилийнхөө ивент этгэн одоо гардан зохион байгуулж байгаа. Үнэхээр одоо өргөн дэлгэр сайхан наадам зохион байгуулж за төрүүлж аригдсан урдан хөлбөдийг өргөмжлөл алтан медаль, мөнгөн медаль, хөрөл медаль, за мөнгөн шагналаар одоо шагнаж урамшуулж за үн өхөөлүүдээр одоо шагнаж урамшуулж байна. За дөрөв турдалсан хурдан халдсан газарганы бай шагналыг одоо 1988 онд одоо Аран ангийн Батцангил сумын ерөнхий боловсролын сургуулийг алтан медальтай одоо төгсөж байсан Чимэд очрын Суран бол одоо гардуулан өгж баяр хүргэж байгаа харагдаж байна. За анги хамт олон бол одоо өргөнөөрөө хүрэлцэн ирсэн өргөн дэлгэр сайхан наадам. За мөн одоо анги өдөрдсөн багш Балжид Гамболд Цэвэлмаа нарын багш нар нь одоо хүрэлцэн ирсэн байлаа. За өнөөдрийн одоо энэ нар хор тэгшэрсэн шиний 23-ны бэлэгдсэн өдөр зохион байгуулагдаж байгаа энэ дайр урайрахны тахилгах барь цангал наадам үнэхээр бас одоо өргөн дэлгэр сайхан наадам зохион байгуулагдаж ингээд адуун сэргийн мандаа хурдан газарганы оролдоонд төрүүлж аригдсан хурдан шандус төмөн ихүүдийн алдар цолыг дуудаж шаган лиг гардуулан өглөө. Сайхан нутгийнхаа уул усны тахилга наадамд бас бор азрах сайхан дөрүүлгэлээ өөрийгөө сайхан танилцуулъя. Аранга Батцангил сум Боёологийн наран цэцгийн цэрэн найдам гэдэг хүн байна. Хинтэй Боёодаг гэдэг. Анхныхаа оролт. Өмнө зөндөө бол орж ирсэн. Арангагийн Батцангил сумын харьяат аймгийн алдарт байж Сэднабын бивчрийн хүү байна. Төө өмгийн алтан болог сумын унгаа доо. Урд өмнө аймгийн бүс амаа үзөө. Дээр нь багшиг наадмууд дээр нь айрыг алддаг одоо. Би Арангагийн төвсөн спонсорын булгаар гэдэг хүн байна. За хөрөө азрагны удам өгшил хаан хатуу. Дорнод аймгийн Монголсын тод мандаа Сумьясангийн гав ирэх юм. Унгаа доо. Анхны үе хэмжлээ. Анхны үе 13 онд соёолон бүсэд нэг ороод их тамирсан 90 жилийн ам үзсэн. Тэгээ тэрнээс чинь жижиг наадамд их орсоо. Наадмын зохион байгуул сайхан болж байна. Одоо ингээд төрөлх нутаг Аранга Батцангил суманда дайр төр хайрхныхаа тахилгыг манай үеийн төгсөгчд олон жил болгон зохиодог байгаа. Энэ жилийн бэлэг сайхан өдөр манай хэм 88-чууд маань баярхаа үйл ажиллагааг сайхан тэмдэглэж байна. Одоо бороо хор орж байгаль дэлхий дэлгэнж сайхан наадам болж байна. Ингээд нутгийн зон олондоо болон нийт 88-чуудаа эрүүлэнх сайн сайхан бүхний хүсээрээ морины усаа цагаан ямар өргөлж ивэж байх болдгоо гэж. Төмний их entertainment үзүүлж байна. Над шиг хурдан морины уралдааныг морин тэрэгэн дээрээс бичдэг үү байдаг болов? Улсын наадамд дарагдахаар сайхан урд үйлгүүд байна да. За тэр ч яах вэ? Манай тэрэгний морчин дэлхийн хамгийн урдан үйлэг шүү дээ. Тийм биз дээ ах минь. Айда. Horse power хурдан морины аминд юм ээ гэж. Сайхан идэм сайхан идэм.
Зээлийн батлан даалтын санааны зээл авахыг хүссэн боловч харьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зээлийн батлан даалт гаргана. Сааран ангийн Батцангал сумын нутгийн нөмний шүтэн болсон дайруур харихны тахлахыг хөрс ангид наадам зориулсан хурдан дагны уралдаанд шанд шалгахаар газар цугларсан 48 урдан шандаас ирээдүйн нөмнийг хүртгүүлээд гарааны зурхаарыг хөдөлсөн байна. За эдэн дотор одоо давхар үеийн олон дагнууд одоо мордсон байлаа да. За тухайлх юм бол одоо өнөөдөр Аран ангийнхаа 2 төсвийн уралдаанд одоо хайрагдсан Аран ангийн Батцангал сумын Баян уулуугийн уяаж хүрэл эрдний хурдан хүрэн даг одоо мордсон байлаа. За энэ бол одоо энэ наадмыг ивент төвтөн зохион байгуулж 1988 оны төсөвчдийн төлөөлөл болж хүрэл эрдэнэ уяаж одоо хурдан хүрэн дагаа мордуулсан байлаа. За Закрийн бүсийн уралдаанд намуу үзэн дуртаад өндөр улааны бүсийн уралдаанд айргийн дөрөв дурталсан бага наадмуудад олон дөрүүлж харагдсан хурдан хүрэн дагаа нь өнөөдрийн наадамд одоо мордож байгаа харагдаж байлаа. За мөн одоо Аран ангийн Батцангал сумын дайр ураагаас одоо сусар урмын хурдан зээр даагаас одоо мордсон байгаа харагдаж байлаа. Аран ангийн Цэнхэр сумаас өлзий үерийн хурдан хүрэн алдсан гэж бас одоо өнөөдөр 3 уралдаж 3 баригчаад байгаа одоо хурдан зайр дааг мөн одоо хүрэлцэн ирсэн байна. За гих мэтлэн бол одоо давхар уяаны олон хурдан даагнууд одоо мордсон байгаа. Энэ хамгийн наадалтай бадуу улаан цамцтай өгөөдтэй захан зээр дааг Монгол эмээлтэй өгөөд унсан одоо зээр дааг бол одоо Аран ангийн Батцангал сумын чин зэргийн хурдан зээр дааг бас одоо мордсон байгаа харагдж байна. Дайр ураагаас одоо мордсон байгаа. Аран ангийн Батцангал сумын дайр ураг багийн одоо нутагт өрших дайр ураг хайрхан бол одоо жил бүр уламжлал болгон одоо дахин дайдаг ийм одоо сайхан уламжлалтай ийм тахлах сайхан хайрхан байгаа. За 3 нэмрийн мэлтэр өрших байгаль түүхийг үзэсгэлэн бүрдэн тогтсон нутаг бол одоо Аран ангийн Батцангал сумын дайр ураг хайрхан байгаа. За энэ одоо уулын түүхийг бол одоо үзэгч та бүхэнд нэвтрүүлгийн ихэнд бол одоо тодхон сайхан одоо дуулгасан байгаа. За дайр ураг хайрхан гэж одоо нэрлэлдэг болсны өчрийг бас одоо үзэгч та бүхэнд одоо дуулгасан байгаа. За тухайн үед одоо эрдээр үед Цэцэнжин гонгийн өшөө одоогоор Аран ангийн Ихтэмэр сумын нутаг Баян зүрх уулын одоо жил үрийн намрын эрхэн сард одоо дахин дайдаг байсан. Тэр наадамд бол одоо Ахтмар уралддаг байсан хэдий ч адрах одоо уралдаад түрүүлээд одоо улмаар тэр одоо хайрхныг бол одоо дайр ураг гэж одоо нэрлсэн ийм одоо сайхан дүүгтэй байна да. За өнөө жил одоо ингээд 1988 онд энэ Аран ангийн Батцангал сумын ерөнхий боловсролын сургуулийг одоо дүүргэсэн төгсөгчд одоо анги хамт олноороо нийлэн энэ нутгийн нөмний шүтэн болсон дайр ураг хайрхнаа амжилттай сайхан зохион байгуулж хурдан дагны уралдаанд газар цугларсан 48 хурдан нөмөн өгөөд өнөөдрийн хоёр сингл наадамд одоо бүртгүүлээд мордсон байгаа. Аран ангийн Батцангал сум гэдэг бол яахан арга бос одоо алдартан авиаснуудын хөлгийн сайхан нутаг байгаа. За мөн дүүжлэн одоо хүчитний хөлгийн нутаг бол одоо Аран ангийн Батцангал сум аа. За түрүүнд мөн одоо үзэгч та бүхэнд дуулгасан Баян авраг буур хэмээгч амин байна. За мөн одоо Жамин аврагийн зэйхүү Монгол улсын дархан авраг өсөх хоёр байна. Түүний төрсөндөө Монгол улсын харцаг Гэлэг жимцийн бат хоёр. За мөн одоо 10 засгийн наадамд 8 жил одоо завсаргуу дөрүүлсэн Дуугүний Вандан авраг байна. Монгол улсын даан Дашин лувсан, Монгол улсын даан Дүгүрживийн Гişиг дөрж, Монгол улсын харцаг Болдын Жавхан дөгөш Гэлэг жимцийн бат хоёр. За Түмэн Занжаагийн Мөнгөн зоож гээд
олон сайхан одоо хүчтнүүдийг бол одоо Харан аймгийн Батцангал сумаас одоо нэрлэж болно. За энэ наадмыг одоо ивент гэн зохион байгуулж байгаа 1988 оны төгсөгчдөөс одоо олон сайхан алдартай биатнууд одоо төрөн гарсан байдаг. За тодруулах юм бол одоо Харан аймгийн засаг дарга Батэрдэн, Харан аймгийн Өвгийн нуур сумын засаг дарга Алтан гэрэл, за бизнесмен Батууд, Булган бол, Гам бол, Хүрэл Эрдэнэ, Цэрэн дөржгээд олон сайхан одоо шилдэг төгсөгчдөрөө бол одоо энэ анги хамт олон одоо баграгдаг. За мөн одоо энэ төгсөгчдөөс Байлжид Гам бол нарын одоо багш нь төрийн дээд алтан гад зодонгоор ингрэмэл даасан. За мөн одоо Соронзон бол Батэрдэн нарын одоо шавнар нь бас алтан гад зодон хүрдсэн байдаг. За ингээд одоо хурдандаа гарааны хандрахаас нэгэн зэрэг одоо сайхан гаргасан байна. За хурдан одоо бор азаргаан түрүү мөгнөд хурдуулсан Харан аймгийн Батцангал сумын яаж тэр нэдэмдийн хурдан бордаа өнөөдрийн хоёр цэнгэл наадмын хурдан дагны хуралдааныг дөнгөж эргэнгүүд бас одоо өнгө аваад гарч байгааг одоо хүлэгчтэй охин сайхан гарлаа. Хар алаг дааг нь мөн одоо гараад ирсэн уршаалдаа Харан аймгийн Батцангал сумын яаж наран цэцгийн тэр нэдэмдийн хурдан одоо алагдаг хоёр нь хоёулаа сайхан гараад ирсэн үршилжээ. За цаатлаар нь одоо сайхан цээжнэтэй зээр дагна гараад ирсэн Харан аймгийн Батцангал сумын дайр ургийн яаж сосор урмын хурдан зээр дагаас одоо гараад ирсэн үршилж харагдаж байна. За энэ наадлын одоо 3 номертой морцсон бор дагвал одоо зөвлөлийн гүний хорхой дээр дугуй хүрээтэй 3 нүдний чандман рахуу ийм одоо тамгатай байлаа те. Хоёулаа одоо адилхан тамгатай алагдаг бор даг хоёр гараад ирсэн байгаа. За энэ бол одоо тэрэн нэдэмдийн хурдан бор даг алагдаг хоёр нь хоёулаа одоо сайхан гараад ирсэн байна. За харин хэдэн дагныхын өнгөн дээр цээжнэтэй сайхан хонгордаа гараад ирсэн байна. Харан аймгийн Цэнхэр сумын яаж Дүүрэн Баатрын хурдан хонгордаа гараад ирсэн уршилж байгаа болтой байна. За Дүүрэн Баатрын хурдан хонгордаа гарын хэдэн дагныхын өнгөн дээр гараад ирсэн уршилж байгаа. За үзүүрийн дагнуудыг манай зөвлөлөө сайхан харуулна. За ингээ хурдан дагны уралдааны өнгөн дээр Харан аймгийн Батцангал сумын Баян уулуугийн үеж Хүрэл Эрдэнэ хурдан хүрэн даг одоо гараад ирсэн байна. Түрүүнд одоо үзэгчтэй агундаа дуулсан. Өнөө жил одоо аймгийнхаа хоёр бүсийн уралдаанд харагдсан Хүрэл Эрдэнэ хурдан хүрэн даг гараад ирсэн бол энэ хэдэн дагныхын өнгөн дээр Харан аймгийн Цэнхэр сумын үеж Дүүрэн Баатрын хурдан хонгордаа гараад ирсэн. Энэ бол одоо Дорногов аймгийн Аяргийн сумын хоногн ийм одоо хурдан даг байлаа. Улаан замцтай үхэдээ сайхан хардаг ус одоо гараад ирсэн 63 номертой марцсан Харан аймгийн Батцангал сумын Цацуугийн үеж мөнх төржи хурдан хүрэн даг одоо гараад ирсэн уршаалаа. Хардаг одоо гараад ирсэн уршаалаа. За мөн одоо 1988 оны төгсөгчдийн төлөөлөл болсон Харан аймгийн Батцангал сумын Улаан жолоогийн үеж Бачиргалын хурдан алтардаг мөн одоо гараад ирсэн уршаалж харагдаж байна. Энэ тогттой өнгөн намхтай сайхан зээр даг ус одоо гараад ирсэн уршаалаа. Харан аймгийн Батцангал сумын Хөнөг өгийн үеж Батуултын хурдан хүрэн даг гараад ирсэн байна. Харан аймгийн Цэнхэр сумын үеж Тэрэн нэдэмдийн хурдан бордог бас одоо дээгүүрхэн сайхан гарч ирсэн уршилж харагдаж байна. Улаан зэжмнэтэй сайхан зээрдэг одоо гараад ирсэн байгаа. Харан аймгийн Цэнхэр сумын үеж Үлзий хоёрын хурдан хөрөнгөлцөн даг гарч ирлээ. Зөвлөлийн гүний онхоргоор 3 нүдний чандман намхтай сайхан хөрөнгөлцөн даг мордож байсан. За энэ хэдэн дагны хамгийн цаад алт нь одоо ногоон өмөдөө үгээтэй хээр даг бас одоо гараад ирсэн Цэнхэр сумын Баттотгоны хурдан хээр даг байна. Энэ наадалд яваад байгаа дэлгэсний харагдаж байгаа засмал дэлтэй сайхан хүрэн даг одоо гараад ирсэн уршилдаа. За энэ хүрэн даг бол одоо Харан аймгийн Цэнхэр сумын яаж Бачиргалын хурдан хүрэн даг гарч ирсэн байна. Харан аймгийн Төвшрөөд сумын яаж Мөнх цулын хурдан хээр даг энэ одоо дэлгэсний харагдаж байна. Тод улаан шар цэжмнэтэй сайхан хээр даг бол Харан аймгийн Төвшрөөд сумын яаж Мөнх цулын хурдан хээр даг юм байгаа юм үзэгчтэй. Энэ хэдэн дагныхын өнгөн дээр Монгол нэмэлттэй үгээтэй сайхан хүрэн даг гараад ирсэн Харан аймгийн Батцангал сумын яаж Чин зэргийн хурдан хүрэн даг гарч ирсэн байна. Дайр ургийн яаж Чин зэргийн хурдан хүрэн даг гарч ирсэн бол Дорн аймгийн Сэргэлэн сумын хоногн одоо Цэнхэр сумын Үлзий хоёрын хурдан хүрэн алсан даг гарын хэдэн дагныхын өнгөн дээр байгаа. Энэ хамгийн наадалтан сайхан бордог одоо гараад ирсэн уршилж харагдаж байна. За ингээд манай зөвлөж одоо үзэгчтэй охинтой үзүүрийн дагнуудыг тунгадахгүй харуулна. За халдан дагны хар тал дээр яваад байгаа хээр даг бол Харан аймгийн Цэнхэр сумын яаж Баттотгоны хурдан хээр даг мөн одоо гараад ирсэн уршилж байгаа. Энэ хэдэн 3 дагны арын 3 дагныхын өнгөн дээр одоо гараад ирсэн халтар даг бол Улаан жолоогийн яаж Бачиргалын хурдан халтар даг гараад ирсэн байгаа. Цэнхэр дээлтэй үхэтэй сайхан цавтар даг Харан аймгийн Батцангал сумын Хөнөг өгийн яаж Дархан Баатын цавтар даг мөн одоо гараад ирсэн уршилж харагдаж байна. Баян уулуугийн мөнх хоёрын хурдан хамарцаа хүрэн дагвас одоо гараад ирсэн уршиллаа. Улаан замцтай үхэтэй хардаг гарч ирсэн. Энэ Харан аймгийн Батцангал сумын Цацуугийн үеж мөнх төржи хурдан хардаг байна. За дундалд нь одоо хишиг дөрж тааны хурдан сааралдаа гарч ирсэн байна. Зөвлөлийн гүний хорхоо дээр ланзан намхтай сайхан сааралдаа гараад ирсэн байгаа. За энэ бол одоо Харан аймгийн Батцангал сумын Цацуугийн харьяат Монгол улсын дан дүүржмийн хишиг дөржийн хурдан сааралдаа өнгөн дээр нь Харан аймгийн Батцангал сумын дайр ургийн үеэ сосор урмын хурдан зээрд гэсэн ийм хэдэн даг одоо гараад ирсэн байна. За хамгийн ардлаас нь одоо Харан аймгийн Цэнхэр сумын Цэрэн нэдэмдийн хурдан бордог одоо эрч техникийн орж ирээ нээлээ. Хамгийн ардлалт нь яваад шар нөмрөгтэй үхэтэй сайхан хамарцсан хардаг бол Харан аймгийн Батцангал сумын Баян уулуугийн үеж мөнх хоёрын хурдан хамарцсан хардаг мөн одоо дээгүүрхэн сайхан гараад ирсэн байна. За Цэрэн нэдэмдийн хурдан бордог одоо энэ хэдэн дагны хамгийн одоо зөв талд нь урьшаад байгаа. За өнгөний хоёр таг өнөөдрийн наадмын одоо харийнхаа даануудаас нэлээд зэрэгхэн салсан байгаа да. Өнгөн дээр бол одоо Харан аймгийн Батцангал сумын Баян уулуугийн үеж Хүрэл Эрдэнэ хурдан хүрэн даг гараад ирсэн Дорн аймгийн Түмэн заяа гэдэг залуугийн одоо өнөдөн одоо юм байна. За Хүрэл Эрдэнэ үеж одоо 1988 оныхоо төгсөгчдийг одоо төлөөлж
хурдан хүрэн дагаан дайр ураа ярихныхаа тахилгын хөрс ингээд наатан мордуулсан өнгөн дээрээ сайхан гараад ирсэн байгаа. Аман хүзүүн дээр нь бол одоо хонгор дагуулчлаад байгаа. Тэр Дүүрэн Баатрын хурдан хонгор дагаа Дорногов аймгийн Айргийн сумын оногн авто юм байгаа. Цэрнэтэндийн хурдан бордог Айргийн 3 руу орж ирж байгаа харагдаж байна. За ингээд арын дагнуудыг одоо ахаа сайхан гаргана. Тархин нуралдаад бас Аран аймгийн Батцангай сумын цацуугийн уяаж мөнх төржийн хурдан хардаг. За араас нь одоо улаан зэжнэтэй засмалтай сайхан алцсан дагаараа нээсэн Аран аймгийн Зэгкэр сумын уяаж үлдсэн үрийн хурдан алцсан дагаа. Өнөө жил одоо Аран аймгийн Булган уулын нааданд одоо Айргийн дөрөв дурдлаад Өврөнгөн бүрдэд очиж бас одоо Айргээс Аран аймгийн Хотонтод очиж бас одоо Айргдэж байгаа дуулаж байсан. Ийм одоо хурдан даг байгаа да. За чин зэргийн хурдан зэр даг одоо энэ дунд талд нь урьшлаад байгаа энэ гурван дагны хөнгөн дээр за ард талд нь одоо Аран аймгийн Батцангай сумын мөнх төржийн хурдан хартаг одоо гараад ирсэн байгаа. Цэжнэтэй сайхан хол хэр даг бол Аран аймгийн төвшрүүлэх сумын уяаж мөнх цэлийн хурдан хэр дагийн байгаа юм үзэг штэ. За төвшрүүлэхийн зангийн чуй гэж одоо ярьдаг. Аргагүй одоо хурдтай нутгаа Монгол улсын мандаа байж Үлцэн утгийн Бүрв Баатар байна. За Даатгал хэрийн эзэн Жаргал сайхан байна. Цагаан мэндийн Буян Баатар байна. Төвшрүүлгээс олон уяажтыг нэрлэж болно. За Баттутганы хэр даг гарын хитэн дагны бас одоо хөнгөн дээр урьшлаад байгаа. Энэ дэлгэсний харагдаж байгаа хамарцан хар даг бол одоо Аран аймгийн Батцангай сумын Баян уулуугийн уяач мөнхгүйлийн хурдан хамарцан хар дагийн байм. За хишиг дөрждааны хурдан сааралдаг энэ одоо урьшилж байгаа. Түрүүн одоо хурдан хул азарган Айргийн архнаар удаасан сааралдаг бас одоо үзүүр хитэн дагны ард дээр гараад ирсэн байгаа. Аран аймгийн Батцангай сумын дайр уруугийн уяа сусар урмын хурдан зээрдэг гарч ирсэн бол өнгөн дээр нь цэрэн нэтэмдийн хурдан бордог Дорн аймгийн Зэрэглэн сумын Баасан руу гэдэг хүний оног одоо юм байлаа. Дорн зэтгийн цэрэн нэтмэд гэдэг хүн бол одоо Атрагны уралдаанд хурдан бразаргаан бол одоо түрүү мөнөд хурдуулсан байгаа. Аран аймгийн Батцангай сумын Баян уулуугийн сумын алдарт уяаж за Цэнхэр сумын Үлцэн үрийн хурдан хүрэн алцсан даагч нарт нөө хойхноос гарч ирээд аргагүй одоо хуйлж үүдэг дааг багч нь вэ. Тоосон дөрөвтэй мөдөрлөгөө даралж байгаа юм байна да. За энэ одоо аргагүй хурдан дааг байна. Дорн аймгийн Сэргэлэн сумын одоо оногн авто юм байна лээ. За өнөө жил одоо 3 уралдаж 3 байрагчаа 4-р давхар уяагаар энэ Аран аймгийн Батцангай сумын дайр урайрны тахилга наатанд одоо алтан доосоо өргөж байгаа 3 руу мэлэнд авсан гараад ирсэн байна. Дорногов аймгийн Айргийн сумын оногн авто Аран аймгийн Цэнхэр сумын уяаж Дүүрэн Баатрын хурдан хонгор дагны буруу талаар нь одоо ерөн сул юм шиг туулж ирээд л аман үзүүрүүл авах шуургалаа. За өнгөний хүрэн даган дээр өнөөдөр одоо хурж амжидгийн болов уу юм болов. За өнгөний хүрэн даг одоо өнөө жил одоо ерөн тун хурдан байгаа даа. За Сахарын бүсийн уралдаанд аман үзүүнд дурдсан. Өндөр удааны бүсийн уралдаанд Айргийн дөрөв дурдсан. Ахаад одоо баг наадам 5-6 Айргад дөрүүлчихэд байгаа. Ийм одоо хурдан одоо юм байла. Дорн аймгийн Төмөнзэй гэдэг залуугийн оногн адуу аймгийн алдарт яаж цогтгөрл гэдэг залуу одоо ууж хурлуулж байгаа. За цогтгөрлийн хувьд одоо 6 жилийн өмнө энэ дайр урайрны тахилга нааданд бол одоо хээр эсэргаан түрүү мөнөд дурдуулж байсан ийм одоо түүхтэй. За өнөө жилийн энэхүү Аран аймгийн Батцангай сумын Баян уулуугийн уяаж хүрэл эрдний хурдан хүрэн дагыг холхон дөрүүлэхийг одоо бас л одоо байх газаргүй боллоо. Одоо ар дээр нь Цэнхэр сумын уяаж Үлцэн үрийн хурдан хүрэн алцсан дааг бол одоо тун жирүүхэн өлтэй ойрхон төөнж байгаа. За гихтэн бол одоо хүрэн дааг сэлүүхэн байгаа дааг байна. За ингээд Аран аймгийн Батцангай сумын нутаг дайр урайрхны тахилгын хэр зангал наадны хурдан дагны уралдааны түрүүч одоо барайнд ороход тун зөөгөн горон мөлдсөн байгаа. За ийхүү одоо дааг барайнд орж ирэхэд Батцангай сумын Баян уулуугийн уяаж хүрэл эрдний хурдан хүрэн дааг түрүүлэн гэж төмөн олныг байсгаж толмогнаа торгонж одоо өргүүллээ. За аман хүзүүн Аран аймгийн Цэнхэр сумын уяаж Үлцэн үрийн хурдан хүрэн алцсан дааг ордоллаа. Дорн аймгийн Сэргэлэн сумын оногн авто за түрүү аман хүзүүн үрийн дааг хоёулан одоо эх орны наран мандах 100 язгаар Дорнод нутгийн одоо оногн автан даагнууд байлаа. За Айргийн 3-д орж ирж байгаа хонгор дааг бол одоо Аран аймгийн Цэнхэр сумын Дүүрэн Баатрын хурдан хонгор дааг за хээр дааг зөвдлөөр нь дуулсан. Энэ бол одоо Цэнхэр сумын Баттутганы хурдан хээр дааг ингээ Айргийн 3 Дүүрэн Баатрын хонгор дааг Айргийн 4 за Аран аймгийн Батцангай сумын уяаж наран цэцгийн зэрэг нэтэмдийн хурдан бар дааг Айргийн 5 дурдаллаа. Гарсан цагаас эхэл тархин дурлцсан Аран аймгийн Батцангай сумын дайр уруугийн уяаж сосор урмын хурдан зэр дааг 6 төвшрүүлэг сумын мөнх цулын хурдан хээр дааг 7 дурдаллаа. Хээр дааг өнөөдөр наатанд игэл хойноос тууллаа да. За 8-д одоо ишиг дөрдааны хурдан саарал дааг одоо хурдалж байна. За 9-д одоо Бачргалын хурдан алтар дааг хурдаллаа. Дайр уруугийн чин зэргийн хурдан хүрэн дааг 10 дурдаллаа. Баян уулуугийн мөнхгүйлийн амарцсан хар дааг 11 дурдаллаа. За энэ Үлцэн сумын Жаргал сайхны хурдан зэр дааг Батцангай сумын Бат сайхны хурдан хул дааг Отгон батын хурдан зэр дааг за мөн одоо Батцангай сумын Хөнөг багийн уяаж Дархан Баатарын хурдан цавдар дааг бас одоо нэлээд дээгүүрхэн орж ирлээ. Манай дүү ээж байгаа энэ улсад явж хамаар үйж ирсэн энэ адуун тойрон тогтхон би дүүгээр уйлсан юм байгаа маа энийг сайхан тавьж байгаа даах ирсэн. Тэгээ ямар сайндаа миний даах өнөдөр тодорхой шүү гэж хэлээд байгаа шүү дээ. За одоо мөглөл ерөөсөө дорнот ята. Ерөөсөө одоо эн чин 4 5 8 ч орж ирнэ одоо ерөөсөө дааган дээр тий. Оо ерөөсөө шуг ерөөсөө юу дасаагүй ерөөсөө тий. Хөвсгөл 2 харагдаад. Наад ерөө тавьсан болгондоо л ороод байгаа ерөөсөө тий. Үе Аран аймгийн Батцангай сумын аймгийн алдарт цогтгөрлөгч юм байна. Зэр даг Доронтой аймаг Төмөнзэй гэж үний унгаадах. Зэр даг 8 тоо уралж байна.
захирал бүс болсон бүсийн уралдаанд аман үзүүлсэн. Өндөр улааны бүсэд дөрвөлсөн. Тэгээд 5-6 жижиг наадамд л орж байна. За одоо тэгээд морин харж байгаа л аймгийнх наадамд л тавина да. Наадам зохион байгуул сайхан болж гинөө тэг журамтай. Сэтгэл өндөр байна тий. За ингээд бацангалчүүдтэй морины ус цацаа амир үргэлж ивэж явуултаа хэвчрээ даа. Тэгэд би дайр боруулахын дахилагд 6 жилийн өмнө хээр 6 төрүүлж байсан. Бас айрагдуулж байсан тийм ээлтэй сайхан хайрхан байгаамаа. Би Аранга аймгийн Цэнхэр сумын Бөөлөн багийн уяач Цэрнэдэнд гэдэг хүн байна. Одон могшил Доронтын сэргэлэн манай ахын дааг байгаамаа. Баасан гарав гэд. Манай ахын дааг тэг хайргийн сайхан хайргийн тавар тавхлаа. Амжилт битүү дагаа. Анхных наадам л одоо хэрэгж. За тэгээ наадамчаа олонтой бүгдэнд нь баярын мэнд хүргэе. За хуралдан даг сайхан ам үзүүллээ өөргөө сайхан хэлсэн. Тэглээ сайхан таглаа. Хаваа Цэнхэр сумын яаж үлзээ иргэдэг юм. Миний алдан даг одоо 4 дахь удаа шүрч. За амжилтаас сайхан тодорхой. Амжилтнаас юунд хамгийн дөрөнд болгоодон дахлан наадам 4-өөр ирсэн. Дараад нь тэр юунд бүрдэнд очиж гурвалсан. Тэгээ хотонтод очиод дахиж ам үзүүлээд энтэйг 4 дахь шүрч. Энэ Доронтын сэргэлээ адуу жаргаа гээд адуу жаргаа гээд манай найз татаач. За наадмын зохион байгуулалт төр нь хэр болж байна? Наадам сайхан болж байна. Зохион байгуулалт сайтай. Наадам сайхан болж байна. За баяр үргээ. Сайн байна. Удаагийн сайхан дахлах наадам. Аранга Цэнхэр сумын одоо Баттутганы хээр даг манай дүүгийн даг байна. За хээр дагны удам тавиад одоо шүглэж. За урдны ажилласан. Урд нь нэг тавиад 10 хэд дээр ирсэн. Тэгээ сая наадмын зохион байгуулалт. Наадмын зохион байгуулалт гоё байна. Сайхан тэгээ бороо хуртай. Нар хуртай гоё. Наадам болж байна. Би Цэнхэр сумын Дүүрэнбаатар гэдэг. За хонгор дагны удамчлаа хат бол. Дорн говь айрагс юм. Аймгийн алдарт нэг дүү маань билсэн. За хэд дэх төхөлнэ? Энэ 2 дэх төхөл. Урдны ажиллах ба. Өмнө нь 10-аар төвчсэн. За инхүү Харанга аймгийн Батцангал сумын нутаг дайруур хайрхны тахлах хөр цангал наадмын ирээдүйн өмнө хурдан дагны уралдаанд түрүүлж оригдсон хурдан хөлбөдийн алдар цолыг дуудаж шагналыг гардуулан өгөхөд бэлэн болжээ. За хурдан дагны уралдаанд газар газраас тулгарсан 48 хурдан янаас ирээдүйн өмнө их одоо бүртгүүлж уралдсанаас Харанга аймгийн Батцангал сумын Баян уулуугийн уяаж хүрэл эрдний хурдан хүрэн даагыг аймгийн алдарт уяаж цогтгөр лууж хурлуулан түмний ихэн алтан жолоо өргүүллээ. За ам өдөө Харанга аймгийн
Цэнхэр сумын байж Үлзий хоёрын хурдан өрн алзан даагуурдаллаа. Айргийн 3-т Аран аймгийн Цэнхэр сумын байж Бат хотгоны хурдан хэр даагуурдалж, Айргийн 4-т Аран аймгийн Цэнхэр сумын байж Дүүрэнбаатарын хурдан хонгор даагуурдалсан бол Аран аймгийн Батцангал сумын байж Наран цэцгийн зэрэг нэдэмдийн хурдан бардаа Айргийн 5 тус урдалж, уйсан эзэн онсон гуугаад наадамчин олноон байсагалаа. За ингээд төрүүлж харагдсан хурдан даагнуудын шагнал зэхэрдүүлэн өгж байгаа үзэгчтэй хүн харж байна. За өнөөдрийн энэ дайруур арихны тахилгын хөвөл сангал наадмыг юунд итгэн ардан зохион байгуулж бай. Аран аймгийн Батцангал сумын ерөнхий боловсролын сургуулийг 1988 онд одоо төгсөж гарсан анги хамт олон төгсөгчид одоо төлөөлөл нь инхөө шагнал зэхэрдүүлэн өгж баяр хүргэж байгааг үзэгчтэй хүн харж байна. За 1988 оны төгсөгчид одоо 10 дугаар анги төгссөнийхөө одоо 30 жилийн огоо угтаж олон сайхан арга хэмжээнүүдийг одоо зохион байгуулж байгаагийн нэг нь бол одоо энэ нутгийн төмний шүтэн болсон дайруур арихны тахилга их баяр цэнгэл наадмыг зохион байгуулж байгаа нэ. За ингээд тахилга одоо наадмыг одоо энэ 1988 оныг одоо төгссөн Балжид багштай, за Гамбол багштай, за мөн одоо Бямба гэж одоо сайхан багш өдгөө бол одоо бурхны орон заларсан юм байна да. За мөн Цэвлмаа гэдэг одоо дөрвөн багшийн одоо гардамжиж анги одоо энэ 10 дугаар анги амжилттай сайхан одоо дүүргэсэн ийм одоо хамт олон байгаа. За амьд зэрүүн одоо байгаа 3 багш нь одоо өнөөдрийг баяр цэнгэл наадамд одоо хүрэлцэн гэр шавнартайгаан бас одоо энэ нутгийн төмний шүтэн болсон энэ дайруур арихныхаа тахилга баяр цэнгэл наадамд бол одоо оролцож байгаа гэдгийг үзэгчтэй ахынд мөн одоо дуулгасан байгаа. За тус төгсөгчдийн дундаас бол одоо Чимэд өчрийн Соронзон бол одоо 1988 онд сурлагтан алтан медальтай одоо төгсөж за Батцангал сумын ерөнхий боловсролын сургуулийн түүхт 90 жилийн ойн түүхэнд одоо цорын ганц алтан медальтай төгссөн төгсөгч болсон ийм одоо сайхан түүхтэй. За улсын хэмжээнд бол одоо 177 дахь одоо алтан медальтай төгссөн ийм одоо шав болсон байгаа. За мөн одоо энэ 1988 оны төгсөгчдөөс олон сайхан алдартай авиатууд одоо төрөн гарсан гэдгийг одоо үзэгчтэй ахынд дуулгасан байгаа. Анги өдөртөж байсан багш нараас нь одоо Баяжид Гамбол нарын багш нар одоо төрийн дээр алтан ганц содонгоор одоо ингрээ медаль юм байлаа. За энэ хөө Аран аймгийн Батцангал сумын удаг дайруур арихны тахилгын баяр цэнгэл наадам зориулсан энэ их баяр цэнгэл наадмын хурдан дагны уралдаан төрүүлж яригдсан хурдан өдгөөдийн алдар цолыг одоо шагнал зэхэрдүүлэн өглөө. Өнөөдөр одоо манай төгсөлтийн зохион байгуулсан тахилгын үйл ажиллагаа маш сайхан болж өндөрлөө. Нар хурдгширсэн маш сайхан баяр Цэнгэр сумын маяг Батцангал за ингээд төгсөгчдөө бүгдд нь эрүүлийн куртуулаанаас дараагийнхаа одоо энэ уулзалтанд одоо улам одоо ингээд эрхэм цолыг их зүйлийг одоо хийж бүтээх ийм эрмэлзэл дүүрэн байгаасаа гэж өрөөё. Дүүнэртэн хөдөлгөж хөлбөлөн болж байна. Дайруур тахилга наадмыг зохион байгуулалтаа эрхийг олгож байна. Таамаг өсгөө хэрэгч байна. Өсгөөжүүдээ гарч ирсэн байна. Үндэсний хурдан мөрний уралдааныг хөгжүүлэх нэр хүндтэй улсын Магна Дева Эрхэм Гонгорын хүрэл эрдэм танд Монголын орон спорт уушгийн холбооны гүн хүндэт илэрхийлж хамдод холбооны хүндэт өргөнжлөлийг өргөн барьж байна. Монголын орон спорт уушгийн холбооны бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх үндэсний морин уралдааныг уламжлуулан хөгжүүлэх үйлсэд онцгой зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа тань болон танаа гэрүүл бүтэх усны хэмжээний сайхан аз жаргалын дэдийг хүсэн өрөөй. Монголын морин спорт уушгийн хөлбөмбөгийн өргөмжлөлийг зааврын хүрлэрдэг манай цэцэн баян зэрэглэлд байна. Зарим Жирэмшний алтан хөлбөмбөг Монголын морин спорт уушгийн холбооны хүйсэл хүчилдөр улсын хөл нэмрийг өндрөөлж Монголын морин спорт уушгийн холбооны 20 жилийн аян хүндэт дэлгэр шагнав. Үндэсний өв соёл үнэн мөнхөд оршигддаг. Монголын морин спорт уушгийн холбоос 20 жилийн
Хөдөлгөөний медалийг Арангаамгийн иргэдийн төлөөлчдийн хөрөнгөнд бидний өсөг үеэр хандуулж байна. Цаамын хүндэт өргөмжлөл Монгол морин спорт оюутны холбоо хүндрэлтний үеиг соёл Монгол өмнө хиймээр болсон үндэсний хурд мөрний уралдааныг хөгжүүлэх нэр хүндэтэй үлдсэн магнатио эрхэмж амар дэлгэрэн Монголын морин спорт оюутны холбоо хүн хүндэтгэлийн холбооны хүндэт өргөмжлөлийг өргөн барьж байна. Монголын морин спорт оюутны холбооны бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх үндэсний морины уралдааныг уламжлуулан хөгжүүлэх үйлсэд онцгой зөвлөгөө гарган үүрэгтэй ажиллаж байгаа танд болон танаа гэр бүл утга усныхын сайн сайхан ажралын дэгийг хүсэн өрөө. Цаашдын амдратын гор бацгийн гэрээд аймгийн өдрөөр бацгийн мондотор тэнэг шингэж байна. Монголын үндэсний хүн соёл хурд мөрний уралдааныг уламжлуулан дэлгэрүүлж Монголын морин спорт оюутны холбооны бодлого үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэхэд гаргасан эдгэрдэгхэн оруулсан хөвлөмрийг өндөрүүлж Монголын морин спорт оюутны холбооны уяачин хатар өдрөөр шагнаа гэсэн байна. За эрхэм бүржүүн Эрдэнэт танаа мөн Монголын морин спорт оюутны холбооны уяачин алдар одонгоор шагнаж байна. За Эрдэнэт ах. За Баянгологийн уяач Бямбадарч Батбаярын Бямбадарч таныг өрж байна. Баянгологийн засаг дарга аймгийн алдар уяач Батбаярын Бямбадарч таныг өрж байна. Улаанжлогийн уяач Оросогийн Батчаргалыг шагнаж байна. Мөн 86 оны 88 оны 10 төгсөгчдийн төлөөллийн уяач байна. Ингээд Батчаргал шагнадаг гэрдэлнэ. За хэм үгүй. Тайроргийн уяач Оросогийн хамболдгон Монголын морин спорт оюутны холбооны 20 жилийн хөдөлгөөнөөр шагнаж байна. За шагналыг уцгацмын төгсөгчдийн холбооны гэрүүн Сорон Бомбох маань одоо ангиж явдаг шагналыг гаргаж буй хөргөж байна. Баянгологийн уяач Батчаргал Улаанжлогийн уяач Химэтгийн Хадбаатар Баянгологийн уяач Дуланзөрөнгийн Цогтгэр Ахмед гардаж байна. За амтаа гардаж байна. Өөрөөр хэлбэл 20 жилийн өмнө медалаар Баянгологийн уяач Батчаргалыг шагнасан байна. За Батчаргалыг үзье. За өнөөдөр манай төгсөгчид дайрвар харихныхаа тахилгыг амжилттай сайхан зохион байгууллаа. Ялангуяа энэ жил Арангаа аймгийн хувьд манай Батцангил сумын хувьд зуншлаг тааруу нэлээд гантай орсон. Өнөөдөр одоо тахилгаа хийснээр одоо хур орж ган тайлагдах эхлэл маань одоо зөв сайхан тавигдлаа. Энэ нь бол одоо бидний хувьд бас энэ хайрхныг таксны ач холбогдол бол өнөөдөр ингээд гарч эхэлж байна гэж ингэж бол ойлгож байгаа. Үнэхээр 86, 88 оны төгсөгчид маань энэ тахилгыг зохион байгуулахад бүгд бие сэтгэл бүхий л одоо өөрсдийн чаддаг зүйлээр бол оролцож үнэхээр тахилга маань бол бид бүгдийн
одоо сансамчлан мөн одоо ард түмний хөсөн хүлээдэг хур орсон ийм одоо сайхан тахилга боллоо гэж миний хувьд бол үзэж байна. За уламжил ёсоор энэ тахилга наадамд бол азар дааган насны морьд оролддог. Өнөөдөр энэ наадамд бол манай Батцангал сумыг тойрсон сумдууд ирж оролцлоо. Ялангуяа манай Цэнхэр сумын уяачд бол бас айраг төрөө олныг авсан ийм одоо наадам боллоо. Цэнхэр сум бол одоо манай Батцангал сумын дайрын урсдаг Тамирын гол маань одоо бас Цэнхэр сумын төвөөр дайрж одоо гардаг бас ийм онцлогтой. Тэгэхээр одоо нэг голын одоо морьд маань бол их сайхан давхлаа. Ялангуяа энэ наадамд манай Баян багийн азар төрүүллээ. За мөн одоо манай Баян багийн манай ангилжуу одоо хүрдэг юм маань дааг одоо төрүүллээ. Энэ бол одоо бидний хувьд бас тэмдэглүүлжтэй юм сайхан наадам боллоо гэж ингэж одоо үзлээ. 자, 나랑 дахин бичгөөд ихэн үсэж юм. Эй хүүнүүдийн дээр хоёрын дахин зөвхөн үндэсний хэмбэртэн зацуугийн хэрэг задуу хүн нэмэрхүүрүүдийг удаан чөлөөгийн хэрэг задуу мөнх толгой үзүүлдэг. За ингээд хүчтний хөлгийн Сайнхан аймгийн Луугны хошоо буюу Харан аймгийн Батцангал сумын нутаг 3 нэмрийн бэлчилд орших дайр урайхны тахилга хөвөр цэнгал наадам зориулсан хүчит үхийн барилдаанд төрүүлж үзүүлсэн болон шөвгөрсөн бүгчүүдийн шагналыг гардуулан өгж баяр хүргэж байгааг үзэгчтэй авах гарч байна. За азраг дааган насны мөрдийн уралдаанаас гадна хүчит үхийн барилдаан бас одоо зохион байгуулагдлаа. За түрүүн мөн одоо Харан аймгийн Батцангал сумын нэр үхий бас одоо уяачид хөдөлмөрч ард иргэдэд бас одоо Монгол Эмэрийн спорт уяачдын холбооны хүндэт өргөмжлөл болон уяачин алдар Монгол Эмэрийн спорт уяачдын холбооны 20 жилийн одоо түүхт одонгороос одоо нэр үхий уяачдаг шагнаж урамшуулсныг үзэгчтэй авахын гарсан. За ингээд одоо Харан аймгийн Батцангал сумын нутаг дайр урайхны тахилга хөвөр цэнгал наадам өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдаж за энэ одоо наадмыг гардан зохион байгуулсан 1988 оны одоо төгсөгчд анги хамт олноор одоо хурамжуул алтан нөхөд хэмээх энэ сайхан аялгуудыг одоо аялгуулан гიშгэлүүлж өнөөдрийн хоёр цэнгал наадмаа өндөрлүүлж байгааг үзэгчтэй авахын гарч байна. За энэ хөрхөм үзэгчтэй охинд Харан аймгийн Батцангал сумын нутаг дайр урайхны тахилга хөвөр цэнгал наадмыг Төмний их студийн уран бүтээлч хамт олон бүрэн ихээр нь бэлтгэн үзүүллээ. Бидний нэвтрүүлгийг анхааран үзсэн үзэгч та бүхэнд баярлалаа. Дайр урайхнаа дээдлэн шүтсэн Харан аймгийн Батцангал сумын нийт хөдөлмөрсөн олныг Монгол мөрний ус уцаага ямар өнө мөнхөд ивэж явах болтугай.